Тэ Том Jerry хоёр Google-ийн кинон дээр яг юу иддэм бэ? Тэр нь бодит амьдрал дээр ямар амттай байдгийн байна гэдгийг нь шалгах цуврал маань эглэхэд бэлэн боллоо. Би бүгдийг өөрийн гараар хийх болон Том Jerry хоёр иддэг бүх зүйлсийг нь тэгээд тэр галтгоор очиод нэг нэгээр нь хийн. Тэгээд энэ бичлэг та нарын багын дурсамжийг нэлээд сэтрэх байх гэж би бодож юм ба. Багаас л Том Jerry-г үзэж өссөн тэр муур хулган хоёрыг хөөцөлж байгааг насаараа л үзлээ. Та нар ч бас надтай ялгаа байхгүй байх гэж би бодож байна. Та нар сайн уу? Би сайн. Бичлэгээ эхлүүлье. Хамгийн ихнийх нь та нар хараа шууд таних бах. Jerry идэх дуртай бяслаг байгаа. Анхудаа баргийн бөөрнгийн нүхтэй бяслаг гэж байгаа хаа мэдгүй би эсвэл санахгүй байж магадгүй би энийг амар богинохон ой санамжтай. За байж байгаа энийг үү штэ яг голоор нь зүсч болохгүй мэн. Тэгэхээр арай өөр харагдчих юм байна. Одоо би энд яг зургийг оруулж байна. Яг энэ шиг зүсэх хэрэгтэй. Жус хатуу юм биш үү? Яа юм нүхийг хартаа. Ингээд хэрэггүй хэсгийг ингээд аваад. Гэтэ энүүнэр би айгүй гоё дараа нь гоё хоол хийднэ. Оо энэ бүр аим гоё үнэртэй тань. Ой. За болчлоо доо. Яг голоор нь зүссэн бол айгүй тэнэг харагдах байсан юм байна. Яг ингэж зүсэх хэвээр байсныгаа гинт саналаа. Амсын тэгээд Jerry-гийн эдгээс жоохон том болчиход миний утсанчлаа. Яаж чадах юм бэ? Эндээс нь хазъя. Jerry бол яг урдлын хийдтэй. Хамаам гашгүй бэ? Амар давстаа. Надад бол нэлээд шорвог санагдаж байна. Ингээд үнэртгэлээр айгүй идмээр ингээд автыг төрүүлээд байгаа байхгүй. Яг хазангууд нэм давслаг. Том Jerry хоёр дандаа ингээ хэрэлддэг шалтгаан энэ бяслагнаас болдго юм шиг санагддаг. Jerry дандаа хулгайлцдаг. Хазуух мэдрэмж үнэн тасархан байна. Гэтэ манай Jerry бол энийг бол асуудалгүй амтрхан иддэг. Хүн бол хизээч энийг шууд ангаар нь шууд ингээ хазаад идэх бол боломжгүй юм. Гэтэ Jerry-гийн иддэг бяслаг ер нь бол дажгүй шүү. Энд би 10-аас 8.5 оноо өглөө. Дараагийнх нь болохоор Tom Jerry Google-ийн кинон дээр гардаг юм тортон цэлцгнүүр байгаа. Энийг бүр амтрхан иддэг байхгүй. Ер нь Tom Jerry Google-ийн киног үзэх юм бол нилээ ингээ цэлцгнүүр нь торт ч юм уу те. Цэлцгнүүр ямар нэгэн dessert гардаг байхгүй юу. Заавал цэлцгнүүр байх ёстой байна гэж би бодоод аль хэдийн хийгээд бэлтчихсэн байгаа. Тэгээ энийг чинь бас зөндөө цаг хөрөгчөнд байлгах хэрэгтэй юм байна. Яг тэгээ байлгацсан. Тэгээ би энийг яаж хийснэ хальт та нарт ингээд дүрсийг оруулаад харуулъя. Цэлцгнүүр хийхийн тулд ийм желатин гэдэг юм ашигладаг юм байна. 3 минут хутгах нь. Одоо ингээд нэг бичлэг хийхийн тулд ингээд өчнөө юм ингээд чайми ард нь хийгээ байж идэг байх нь байна шүү дээ. Хутгаж дуусны дараа дээр нь ийм хөөс үүсээд ирнэ. Энийг нь тусад нь ялгаад хаяхгүй бол желатинд маань мөн үр дагавар үзүүлнэ. За ингээд хэврүүгээ ингээд хийх ёстой. Оо яг гоё таарчлаа. Энд дэр зургийг тавьчих. Бид нэр 3 давхар цэцгнүүр нь торт хийн. Мэдээж чайми юм чи яг л тултал нь хийн. Энийг хангалттай бийдсэн байгаа ах гэж бодож байна. Нилийн удаан хөрөгчөнд байлгасан. Тэгээд та нар сонсуулах гэсэн сонсохдохгүй юм шиг нөө эндээ зүч. Йоо энийг хараач энэ бүр амар бийдсэн байна. Энийг айтайхан гарахгүй бол гаргахтаа авч эвдээ хичвэл. Хайрын болцсон байна. Энэ ихтэй камер нэр яагаад нэг юм муухай ногоо харагдаад нуулны ийм гоё ногоо шүү. Үнэхээр гоё болсон байна. Даанч би аюу эвсэлгүй аюу муухай. Хүү энийг чи ингэж татаж болохгүй юм шүү. Одоо энэ бүр яг ингэж хугараад байна. Зөөлөн лавхаас. Цэцгнүүр нь маань жоохон өнгөний зүрх гарцсан байж магадгүй. Уул нь хамгийн ихний давхарга нь ногоо өнгөтэй байгаа байхгүй юу. Тэгэд миний нөгөө ногоо өнгийнх маань жоохон ийм юу болчиход байгаа. Жижигтэй байгаа юм. Тэгэхээр суур давхарга энэ болгоч. Энийг тойруулаад черри тавих ёстой. Ийм черринүүд байна. Яг тэр өөрийнх нь нөгөө Google-ийн кинонд гарч ирсэн яг тийм байсан. Тэнгүүд хоёр дахь давхаргаа тавихаас өмнө нэг юм суур дахиад нэг крем байгаад байгаа байхгүй. Одоо энэ зургийг ингээд та нар харж ивэл нэг дунд нь нэг юм цагаан хавчург байгаад байгааз. Тэгээ надад бол whipping cream байна. Гэтэ ингээд whipping cream тавьчихгууд ингээд муухай болчт юм а. Тэгэхээр би энэ дээр черриний амттай йогурт байна. Энийг тавьчих гэж бодож байна. Ингээд мул черри болж байна да. Одоо хоёр дахь давхаргаа тавья. Баяна энэ амар хүнд байна. Дийлэх юм болов уу энэ доотлихын жилий? Дийлц. За энэ бол хамгийн дээдлийн давхар. Би аюу муухай авчлаа. Тэгтээ одоо өнгөрсөн. Энэ ямар хүнд юм бэ? Энэс ямар хүнд юм бэ? За тавилаа шүү. Юу яаж тавих юм бэ? Бүр зэлцгнээд аллаа. За ямар ч тач 3 давхар ингээд гулжгнаж унахгүйгээр ингээд тогтсож байгаад нь би маш их баярлж байна. Одоо бидэнд жинхэнэ whipping cream хэрэгтэй. Тэгээд би черри угаацсан байгаа. Юу энэ айгу торгон мөч байна. Тэгээ чи гоё тогтолтой. Энэ черри хитрхи том байна. Айгу гоё тогтно шүү. Эцүү. Харагдахгүй шин. Тэгтээ энэ талаас нь харагдах юм шүү. Би хийчтэй. Надад энэ юусоо таалагдахгүй байна. Энэ доотлын черриний өнгө нь. Энийг ингээ буцаагаад авлаа. Ерөөсөө гоё харагдахгүй. Оронд нь юм жинхэнэ черри тавьчээ. Энэ черри жоохон том байгаад байгаа маа. Тэгээ болцсон юм л та. Тэгтээ яв тавьчих. Тэр ингээ жинхэнэ черри тавьчихаар хамаагүй гоё харагдчих хэвчээ. Тэр дахиад черри тавьчих. Энэ тавган дээрээ
тавиад иднэ. Том дээрээ тавиад иднэ. Яа би бүр тогтлоо. За цүслээ шүү манайхан 3 давхар желийн торт. Энэ бүр ингээд бүр арай л цэцгний дэнтгүй нараа. Яа энэ черринуудын түр холдуулчаа тэгэхгүй энэ черри унаад байна. Сосно. Зүсхий зүсчлээ. Одоо яаж тавган дээрээ тавих вэ? За энэ л худлаа юм боллоо доо. За. Цэцгнүүрэн тортыг зүсэж болохгүй юм байна. Тэгэх юм бол шууд ингээд тэнцвэр нь алдагдчихт юм байна. Зүсг нь хамгийн буруу үйлдэлээс юм байна манайхаа. Уул нь хэдүүлээ гоё хийсэн шүү. Даанч хэдүүлээ өөртөө эвдээ ичлаа. Цэцгнүүрэн торт. Бөөнөрөө амсээ. Амттай нэг юм жуус шиг. Энэ болохоор черри, гүзээцгэн хоёрын холимог байхгүй юу? Энэ болохоор лаймны амттай. Хамгийн дээдлийнх нь болохоор ногоон алимны амттай. Хүүши хийчихээ. Ийм гоё биетэй нараа. Ингээ би базаад ахад ингээ базахдахгүй нэ боддоо. Энэ би өөрийнхөө хичээл зүтгэлийг үнэлээд 8 оноо өгнө. Уул нь яг 9 оноо авах үзсэн байхгүй. Угаасаа амт нь айгүй гоё. Яг жимсний шүүсийг яг ийм болгоцсон юм шиг л амттай. Тэгээ би 9 оноо өгсөн. Гэхдээ жоохон сонирн болгоор хайчлаа. Би 8 оноо өгнө. Одоо вэ штэ. Том Жеррид нэг юм хахуул өгдөг байхгүй. Маружингийн. Тэгээ нэг юм Том нэг юм Жерригээс гуйгаал идэв. Тэгээ Жерри угаа гэнгээ ингээ бэждэг байхгүй юу? Нэг юм их цан гаргаад. Тэгэл Том ингээ үхтлээ гуйгаал. Тэгэл нэг маружин Жеррид өгдөг байхгүй. Тэр маружинг би одоо хий гэж бодож байна. Бид нарт ийм халбах хэрэгтэй. Манай гэрт маружин байхгүй байсан болохоор юм байсан йогуртыг би хөлдөөгчөнд хийцэн. Тэгээ энийг ингэж аваад ийм десертийн аяганд хийнэ. Том бас яг ийм десертийн аяганд хийцэн байдаг байхгүй юу? Ваа, ингээл авчихна. Йогуртаа зайрмаг болгочих юм байна шүү дээ. Ерөөсөө амархан юм байна. Хэцүү ажил биш. Йой, бүр жинк маружин ориг. Илүү дуу сахар махар гэж юм байхгүй. Воо, бүр аймгүй ярагддаг юм шүү. Лаачтэй. Маружныхон дээрээс ийм шоколадны сироп ингээд тусаацсан байлээ. Тусаацсан гэж бүр асгацсан байлээ. Энд зураг нь байгаа байх. Би тавьчих байх. Йой. Хүүе, ямар гоё юм би. Бүр амар их асгацсан байсан шүү. Би тэгэл их хийчлээ. Дээр нь ийм черри тавьчихсан байсан. За иди. Вау. Энэ маружин биш йогуртээ боддоо. Тэгэхээр бүр мангар ирүүл байгаа сте. Энэ харагдах байдал нь бүр яг адилхан. Тэг яг гоё маружин шиг хөлддөг йогуртаар. Энэ миний саяны хэрэгсэн йогурт болохоор Сүвцэд компани Монголд үйлдвэрлэсэн йогурт байгаа. Айшууд ирэхлээ. Provita йогурт нь хам боргоцоо, интор, манго болон торны гэсэн 3 төрөлтэй. Provita нь Польшийн алдарт Zentis брендийн жимсний мөглөхтэй Симбайо ашигтай бактериатай амьд йогурт нь нарийн тоосон цэрийн харшлын шинж тэмдгийг дарангуулна. Хоол боловсруулах системийг сайжруулна. Давхар дархлааг дэмжин их орондоо үйлдвэрлэсэн учраас үргэлж шинээрээ таны гарт очихороо давуу талтай юм аа. За нэг маш амархан чаленж зарлж тийм үү 8 сая төгрөгийн шагналын сантай Сүвцэд компанитай хамтран чами өөрөө ялагчаа тодруулна. Энэ Provita йогуртыг хөлдсөний модон иш эсвэл халбаг хийж гэртээ хөлдөөн зайрмаг болгон идэж байгаа бичлэгээ өөрийн хэрэгэлдэг сошиал сувагтаа Provita challenge гэсэн хаштаг бичээд оруулахад хангалттай. Тэгснээрээ таны бичлэгийг бид нэр цаг тухай бүртэн авч үзэх боломжтой гэсэн үг. Би тэгэж балиар хандлт лайк, шеэр мэрийн тоо ерөөсө харж шалгаруулахгүй, ерөөсө хөөхөн сонирхолтой санагдсан хүнийг шууд 1-р байранд оруулаад 2-р байранд оруулаад явчихна. За тэгээд амжилт та нарыг харж л бай. Энэ бүр төсөөснөөс гоё болчлоо. Би нэг 7 оноо л авах хүйтсэн юм хийчих байхтаа л гэж бодсон чинь би баг 9 оноо авахар юм хийчлээ. Өнөөдөр чинь би ер нь тэр чигээрээ л 9 оноо авчих юм шүү дээ. Том Жерри Google-ийн кинон дээр Том дандаа сүү уудаг. Ер нь сүүгээс өөр баг юм ууд юм уу гэж баг харсан. Тэгээд ийм аяганаасаа дандаа сүү уугаад байдаг байхгүй юу? Энэ болохоор муурны ч байна, нохооны ч байна ийм сүү юм уудаг аяга нь би нэг амтны дэлгүүрээс авсан. Тэгээд би нэг яагаад авсан мэдэхгүй би энд бол хизээс сүү хийж уухгүй угаасаа. Тэгэд би нэг зүгээр ингээд би яг л Google-ийн киногоо дуурайх хэрэгтэй гэдэг ийм сэтгэлээр үнэ сэтгэлээс хандсан баасан. Тэгээд би энийг авсан байгаа байхгүй бүр амтны дэлгүүр зорж чад. Өөр яаж сүү уудаг юм бэ? Том ингээ хайгаал. Тэгээд гэсэн чинь Том юм уугчнаас сүү ууд юм бэ? Тэгээд би ийм уугч авсан. Яг тэр Google-ийн кинон дээр гардаг шиг юм ямар ч бичиггүй аль болох бичиггүй л авсан. Тэгэхээр одоо үеийн уугчнууд чи юм янз бүрийн хээ уугуул эрвэхээ тийм юмнуудтай юм шүү дээ. Аль болох юм цулгуу уугаж авахыг хичээсэн. Тэгээ уугчнаас сууд юм билээ. Том гэлтэхгүй бас нэг анги харсан би. Жерригийн дүү хоёр бас сүү уугчнаас уудаг байхгүй юу. Тэгэд би уугчнаас сууя гэж бодоод тэгээ мэдээж угаасаа нэг бичлэгэн дээр юм уух хэрэгтэй шүү дээ. Тэгээд ингэ. За уугжаа угаачихлаа. Одоо сүү. Ямар ч хамаагүй сүү байж болно. Ийшээ нэрэгт юм биш үү? Дүүртэл нэ.
Ёо. Юу харагдчих шít. Юуригдүтэй би. За сайн тагалсан байна. Тэгээд нэг мартах гэж байна. Том яг нэг ийм толгоон дээрээ зүүгээд Томч гэлтгүү тэр Жеригийн дүү хоёр нэг ийм зүүд юм аа. За ингээд зүчээсэ. Тэгээ уудын. За мэдхгүй уугчнаас сүү хамгийн сүүлд одоо бор хоолнд орохоос өмнө уугчнаас сүү ууж исэн баг. Тэс энэ мэдрэмж бол надад бол мартагдсан байна. Энэ уугчнаас сүү уух бол. Мэдгүй одоо гүйлтэн гинугаал дүүрэж байгаа болохоор тэл ууя да тэхээсш би нэг дуртай да энээс уугаад байгаа юм бол байхгүй шүү. Яг л гүйлтэн гинугаал дүүрэж байна. Энд чи гарахгүй шүү. Гараад энэ сорхын энэ чи сорд юм уу? Сорхоор гард юм байна. Би зүгээр ингэхэд гардаг ах гэж бодсон шүү. Тэгэхээр ингэжэж гарч ийн. Ямар муухай дуурд юм бэ? Би арай л хүчтэй сараад тах шиг байна. Жохон хөвгтээс амар том их. Тэгээ том юу гэж хэлдэг вэ? Гагу. Энийг уухаар чинь баг ингээд хацраараа турах юм шүү ингээд. Ингээд сорж уугаад тахлаар ингээд амар энэ хацар чилж өвдөж байна. Ингээд ууж яснаас задлаа томхон балгачвал амар юм тий. Бидгүй тэг Google-ийн киногаал дүүрээ чинь би ямар дурандаа энээс угаад тах ш. Амар сонин холын мэдрэмж төрүүлж байна. Тэгэхээр би энэнд 10-аас 10 оноо өгж магадгүй байсан байх. Гэхдээ ингээд уухад амар хэцүү ингээд хацар ингээд чилээж байна. Энд би 10-аас тэгэхээр 9.5 оноо өгчээ. Амар сонин байна. Сонирхолтой гэх юм уу. За нэг тийм өнгөтэй. Нэг мартаарай. За би дараагийнхаагаас харуулмаар нэг бүр төвчээр алдраад яг өглөө махан бүтээгдэхүүн байгаа. Том болон нөгөө нэг уурт нохоо байна шүү дээ, тэ. Тэр хоёр дандаа нэг юм махцуулгаж идээд байхгүй амар том. Тэрийг ингээд дуртай нарахгүй иддэг. Тэгээ би тэрийг ёо ямар том юм бэ ингээл ганц гараараа барайл ингээл идэж үзхийсэн ингээл би боддог байсан тухай үед яг ч миний аппетит дандаа тэр хөдлөгдөг бичлэг дээр маань махан зүйл байх ёстой юм шиг санагдаад би зах ороод махны тасг руу очиод ийм мах авсан байгаа. Надад ингээд нилийн томыг өгсөн. Тэгээд би ингээд өөлөөд өөх байх юм бол өөхийг аваад хальс байх юм бол хальсыг аваад гоё яг хэлбэр дүрсэнд нь ингээд оруулчихсан ингээд байж байгаа. Энийг би сая Докофноос гаргасан байхгүй юу. Тэгээд амар халуун байгаад байсан. Тэгээд би бичлэгийнхэн төгсгөлд нилийн хөргөж жагаад одоо ингээд янзын сайхан байрчихсан. Энэ нилийн хүнд. Энэний амтлагат нь болохоор би сой соус хийсэн, олив тос хийсэн, бас нэг манад дэс нэг цуу хийсэн. Тэгээд бас нэг манад дэс нэг юм эрдэн шишин сироп юм л нэг тиймэрхүү янз янзын зүгээр байсан хольж болохоор нэг айтах юмнууд байсан юмнуудыг бүгдийг холиол ингээл хийчихсэн байгаа. Сүүлийн үед нилээн жин хасж байгаа. Тэгээд турахын тулд махаа жоохон хасаад тэгээд ногоо түлхүү идээд тэгээд нэг тиймэрхүү байгаа. Тэгээд махад гэсэн чинь бүр ингээ арааны шүүс ингээ асгараад би бүр яг өгөхнэ юм аа би идлээ. Ара хатуу юм аа. Энийг хийхин тулд бас нэлийн хүч хөдөлмөр орсон. Энийг дутуу болгочих үедээ айгаад эхлээд усан жоохон чанаад тэгээ дараа нь би токофонд нэг 40 минут байлгаад 10 минут амраагаад дахиад 45 минут байлгаад тэгээ одоо ингээ гаргаж ирсэн байгаа юм мах ахгүй юу. Тэгээ нэлийн бас зүтгэл гаргасан. Яг л угаа зү камерын дээр жоохон хар бор харагдаад нөгөө амьдрал дээр бол дэжгүй л шүү дээ. Сой соус бол яг л тааруулчих. Ёо. Миний шүүд би яж шүдэ шангалсан сайн өвдөд махаамар гоё юм. Энд би 10-аас 9.5 оноо өгнө. Яна vegan vegetarian хүмүүс үзээд ёо бараг ууралж байгаа хаа те. Sorry. Одоо би бичлэгээ дуусгаа ингээ утгаар ингээ гоё зүсэж байгаа. Ингээд үрцэдэ хольж иднэ. За энэ жоохон failдсэн юм аа. Би энэ тортны газраас захиалсан. Тэгэд би уул нь яг ийм зураг өгөөд тэгээд надад яг энэ л хэрэгтэй шүү гэдгсэн чинь надад ийм торт явуулсан байлээ. Гэтэ яг гэхдээ торт бол гоё штэ тий. Тэгээд энэ хөөрхөн байгаа сте яг миний хамгийн ихэнд идсэн бяцлаг шиг шоколад юм байна. Энэ дотроо тэгээд кремтэй. Нэгэнт л захиалаад авцсан юм чи идэв. Өө ямар хөөрхөн юм бэ доторх нь энэ хараа. Үзэлцэн янз янзэл юмтай байна. Энэ юу юутай бэ? Мэдгүй ямар ч нэг гурил байхгүй маань. За гоё байлоо. Энийг нь идчихээ доо. Крем нэг гоё амттай маань. Нэр би 700,000 subscribe хүрсэн байлаа. Баярлалаа. Бүгдэнд нь гурил багтай. Нялуун биш. Юм дайггүй кейк байна. 10-аас
7 өгч. За дараагийнх нь болохоор Том Жери Google-ийн кинон дээр гардаг нэлээд голлох дөрүүдийн нэг болох нэг муухтай нохоо байдаг шүү дээ, те. Нэг бандгардуу тэрийг одоо ямар нохоо гэдэг юм болоо. Дандаа нэг юм яс барьцсан явж гэн эсвэл яс зууцсан явж идэв шүү дээ. Тэгэд тэр ясандаа бүр амар хайртай тэр ясыг нь цахаас очиж авсан байгаа. Тэгээ энэ болохоор шүү дээ ингээд авахд бол яг юм юу байсан? Ийм илүү мах захны үлдэгдэл хайлс мэстэйсэн. Тэгээ би энийг ингээд нилээн сайн буцалгаад би одоо тэр дүрсээ та нарт харуулъя. За өнөө авсан ясаа цаг гарan буцалгаж байна. Булууны яс. Яа янз. Тэгэд гой буцалгаж байгаад энэ гадна байгаа энэ нэг жоохон мах шиг юмнууд гэх юм уу хайлс мэстэй. Ийм юмнуудыг энэ хутгаар ингэж аваад гоё ясан цагаан болгоно. Чадлаараа хичээсэн байна. Юу энэ нэг харалт ингээ гүглтгөр юу лээ за нэг тийм. Энийг одоо та нарт харуулна л гэхээс ш одоо идэх ямарч боломжгүй. Йоо шүтээ зогч ийн хөөе. Би шүдний фрада чангалуулсан нэг юм гоё цэнхэр ирзэнтэй болцсон миний шүт. Тэгээд юу лээ. Бодит амьдралаа ч гэсэн нохоо ийм яс бас ингээл зуугаал иддээ штэ тий. Яаж идэх юм бол тэр ходоод модоод нь яадгүй юм бах та. Зүсэгддэггүй юм бах та. Би бас хаяа тэгэж боддог. Тэгээд ясаасаа айгуу сонирхолтой гаас тэ. Тэгээд би энийг захаас авахтаа бүр хамгийн жаргалтай хүн байсан заа юу. Тэр худалдагч ихч баг гайхсан баха. Энийг үдчихэвэл тэр чин би байсан шүү гэж. Би бүр орилол бүр яг наад яс чин мөн гэж байгаа л би бүр амар баяртайгаар энэ ясыг худалдаж авсан. Тэгээд тэр худалдагч их чин чамд ингээ хуваагаад өгөө дотроос нь гоё чүмэг гарна штэ их чин дөө гэл. Тэгэл би үгүй ихтэй надаа бүтнээр нь хэрэгтэй болно гэл. Тэгэл авсан. Тэгээ би энэнд 10-аас би өөрөө хичээл цэцгэлийг үнэлмээр байна. Энийг би нэлээд удаан бослогсон. Дээрээс нь би ингээд өөрөө ингээ хутгаар нэлээд ингэсэн. Тэгэхээр би энэнд 10-аас ямар олон 9 оноо өгч байна. За өнөө энд би 8 оноо өгч өдөө яг хүссэн шиг цагаан болж чадаагүй. Гэтэ яг энийг би чадлаараа цагаан болгосон. Энийг уусаа цагаан болгох ямар ч боломжгүй. Ямар холормын дийлтэй биш. Тэгээс нэг тийм байна. 8 оноо. Тэгээд нэг юм үзүүлэх юм арцсан байна штэ. Би бичлэгэндээ зориуллаад ийм Том Жери хоёрын ийм аяг авсан байхгүй юу? Энэ дотор юм хийж ой гэж бодсон. Гэтэ энэ яг миний хүссэн шиг ийм гоё байгаагүй. Нэг ийм ерөөсөө л миний сэтгэлд энэ ерөөсөө нийцээгүй. Тэгээд би энийг өөр нь энэ бичлэгнээсээ хасч идөө гэж бодсон. Ягаад ч юм энэ аяг яг миний юунд бол нийцэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ би энийг энэ бичлэгэн дээрээ ерөөсөө гарахгүй бай гэж бодсон. Гэтэ яг авцсан юм чинь та нарт хамгийн сүүлд нэг хальт харуулчлаа нэг юм авсан шүү гэд. Би бүр өнөөдөр маш их ядарлаа. Бүр галтогоонд бүр ингээ хөлсөө гойжуулаад бүр алж өглөө. Тэгээд саяны зэлцгнөө, саяны мах зүр бүх юм бүр ингээ аюу ажиллагаатай байлаа. Тэгээд үдсэн бүгд баярлаа. Дараагийнх нь бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Үлгүрүлэг авралтыг Варигдон сталагын болоо Өнгөн хүртэл дахиад астом Хагашдаг дахиад гардгийн болоо